Морин дээр Дээлтэй Монгол дэрвэж өндөр гэгэний зохиосон соён бүсгтэй туг намирч чээж зүрхэнд нь өвгдийн омог хэмэр бадарч тусгааруулсаа тунхаглаж явсан үеэс өөлөлрөн их орон цэрэг эрс хүн төрлөختний мөнхийн сэдэв байж шүлэг яруу найраг аялгау бүхэнд нь алдар гавья агуу сууг нь шингэн магтнам. Их орон цэрэг эрсийг магтан тулсан цог жавхлант аяс аялгау хөгжмийн бүтээлүүдийг үе залгамжлан ихшиглүүлж байгаа эрхмийн ийм нэгэн түүхийг энэ удаа сөхнөм. Улсын сур цэрэгтэн цэргийн хүч жагсаалда харин дайчдын омглон зэгшулун алхаа цэргийн хөгжмийн химнэлд илүү эрэмгий харагдана. Цэргийн хүн тэр дундаа цэргийн хөгжмөд 12 настай хөл тавьж байсан хүү 50 жил тасралтгүй ажиллаж айрын төрдөө үнэлэгдсэн түүх. Энэ эрхэм хүмүүн бол Монгол Улсын урлагийн гавья зүтгэлтэн хурандаа Чойжилжовын ганс өх. Төвний аав Дамдэржогийн Чойжилжов, Сэлэнг аймгийн Хушаат сумын уугуул. Ээж Ёндонгийн Гиндэнжов нь Өөр хангай аймгийн 9 зүл сумын уугуул. Ганс өх хурандаа 8 хүүхэдтэй эгэлжирийн гэр бүлд төрж өссөн. Үй тэнгийн хүүгүүдтэйг нь тоглож наадах дурсгүйтэн гүөх насандаа цэрэг аримт хөл тавьсан энэ эрхмийн түүх намтар зузаан юм. Төвний ажил амжилтын түүх Зэвсэг түвшний тэг 14-р ангиас эхэлнэ. Хичээл номондоо сайн хөгжмийн сонсгол сайтай хэмээн үнэлэгдсэн 5-р ангийн жаахан хүү тус ангийн хөгжмийн салаан сурагчаар ирсэн түүхтэй. Байлдагчийн халаасанд генералын мөрдөсбий гэдэг шиг хөгжмийн сурагч ганс өхийн халаасанд ирээдүйн хурандаагийн мөрдөс байсан нь энэ юм. Нэг ээж маань би таархан гээд шармалтгүй нүгээд тэрчээ нөгөөд манай гэр бүлийнхэн бүгдээрээ сургуульд сурсан. Тэр нь болохоор ойн сүлийн сургууль гэдэг. Тэгэхээр би тэр сургуульд сурахгүй гэж хэлээл. Тэгэл манай хүрг ах тач сомдог гээд за тэгвэл энэ хүний цэргийн хөгжмөд төгхий гэж яриад. Тэгэл анх энэ ангидаа бол 10 сард иржсэн. Тэгээд эренгүүд ерөөсөө маш хурдан надад бол маш хувц юмсыг хийж өгөл зэрэг болчихсон. Тэгээд тасчихгүй ерөөсөө байгаад байсан. Хөгжим сурах юундаа ивэ олохгүй нэг хэсэг байсан. Тэгээд за баг политикч юм билүү гэсэн чинь одоо тэр мөнгө төгрөгөөр нь одоо ээж аман төлөх болно шүү дээ. Одоо хувц юмцээ чинь. Тэгэхээр за тэгэж бол болохгүй юм байх шүү гэж хэлээл. Тэгэл нэг сарын дараанаас ерөөсөө л сурыг. Одоо тэр үе чинь манай ахны дээр чинь тэгээд шаардлага мэдээж тэр жоохон хүүхэд чинь ирчингүүд ах нар чинь одоо 18 настай тэр усуучанд ярьж байгаа яриан надад чинь бол их тийм өндөр дуутай юм шиг тийм тхөө санагдчихсэн. Тэгээд яг өөрөө сурыдаа гэж бодоод бид тэр тухайн үед нэг 7-8 хүүхэд авсан юм аа. Тэгэл бид нар бүгдээрээ нийлээл сурах аянда хөглснөөс хойш манай анги ямар мундаг сайхан анги байсан юм бэ? Яас их бидрийг тэр хүмүүжүүлж байсан юм блэ гэдэг нь бол одоо хүртэл ингээд надад санагддаг. Тэгээ энэ ч бол бид нар өдөр болгон бэлтгэл сургуультай хийн, тэрийгэ бүр чин сэтгэлээсээ хийн, хамгийн сайн хөгжимчин болохын тулд бид нар маш сайн их сургууль хийдэг гэсэн манай дараа нар тэр үеийн яг манай тэр хүүхдүүд сурж байсан хүүхдүүд бол ер нь бол Инээр Сапарын батальоныхан бол ер нь хөгжмийн талдаа бол өдөрчөө хөгжмийг яг тийм залгам чалаан очдог тийм хамт олон байсан. Сайн захирагч, багш, дарга нарын дэмээр армийн амьдралд дасч хэрсүүчсэн ганс өхөд гэртээ харих гэхээсээ илүү цэргийн казарм тухтай, дотн санагддаг болтлоо армийн амьдралд дасан зогцож эхэлсэн. Үүнийг тэр ангийн захирагч хурандаа Цэнтжовын ач буян гэж одоо болтол талархаж хүндэтгэж явдаг юм. Ганс өх 1975 онд манай ангид хөгжим хүүхдээр жоохон хүүхэд ирж ирсэн. Тэгээд хөгжимд явахдаа нэлээд хүүхдүүд манайд байдаг байсан л да. Хүүхдүүд бол хүүхдүүд юм чинь. Тэгээд ангид байж хүн болж байгаа. Тэгээд одоо сургууль соёл янз бүр их нэмээд асалтуулдаггүй явуулж байгаа. Тэгээд одоо цаашдаа ямар замаа хайдгийг тэгээд тэрнийг хайгаа. Энд бол одоо 10 дугаар ангийн бид төгсгöd өгчихье.
цэргийн ангич 10 дугаар ангид нь офицеруудын тэрэг явна. Тэгээ эднүүдийн одоо ганц энэ хөгжүүдийг явахад офицеруудын тэрэг гаргаж өгнө. Одоо хоногийн нэг 2-3 өдөр явдаг үлээ дээ. Тийм байсан. Цэрийн хөгжмөнд байсныг байлдагч Монгол улсын урлагийн авиа зөвтгөлтөн тэнд хөгжим үлээж ирсэн юм байна. Манай хөгжим бол алдартай л да. Ингээ манай одоо хөгжмийн урлагийн нэр зөвтгөлтөн гэж хэлэхэд нэг их буруу юм бол байхгүй байхаа гэж бодож байна. Яг ганц өхийг энд хөгжмийн цэрэг хүү байхад нь би ангийн захирагчийн улс төрийн урлагчаар ажиллаж байсан учраас би энэ байлдаг цэргийн тухай бол одоо дэндүү сайн мэдэж байгаамаа. За би энэ ангид 77 онд ирсэн. Тэгэхэд энэ ганц өх бол ердөө нэг 13 тай жоохон сурагч байсан. Энэ хөгжмийн сурагч би ч одоо соёлын төвийн дарга болохоор офицер хүн байсан л да. Эндний дарга бол чогж өгч настай, маш туршлагатай, маш хариуцлагатай тийм ахлагч байсан. Энд чинь ердөө 8хан хүүхэдтэй хөгжийн групп байсан. Нарийн бүрээч хүүхэд байсан. Нарийн бүрээч чинь бол маш нарийн хөгжим шүү дээ. Одоо тэр 8 хөгжим дотор бол нарийн бүрээ маш онцгой өрхтэй. Хэдэн жилийн дараа ганц өх маань нэлээд сайн хөгжимчин болсон. Үлгэр рүү аваад явсан. Үлгэр рүү аваад явхад би одоо шавья үлгэрт очиод сайн хөгжимчин болно. Үлгэрчээ хөгжимчин одоо манай хөгжмийн хувьд бол хамгийн том байгууллага шүү дээ. Сүүлдээ учраа болоод бид нар ч бол хэлдэг. За тэгэхээр бид нар сурах. Өөр юм байхгүй. Тэгэхэд бид нар ч нөгөө тэр үе чинь нэгэд одоо чинь Даваас өрөн, Инх Баатар гэл манай тийм хүүхдүүд байсан бүгдээрээ. Тэгээ нөгөө хүүхдүүд чинь айл нэг тийм санал гаргаснаа л дагна шүү дээ. Тэгэл бид нар бүгдээрээ ингэ тойр зугаал тэгэл Хадбаатар гэл, Болдбаатар гэл, Ганбаатар, Хурцбаатар гэл манай тэр Төмөн Баяр гэл хүүхдүүд байсан. Айггүй сайн хөгжимчтэй байсан. Бүгдээрээ манай авилгачаа хөгжимтэй байсан. Хамгийн түрүүнд би энэчээс би 12 настай байхдаа сурсан юм бол ямар нэг юм эрхэмлэх юм бол маш өтөр дөрвөн хугацаанд сурах хэрэгтэй юм байлээ. Тэрний дараа хинч юу ч хэлдэггүй юм байлээ. Тэгэхээр энэ дагуугаар би бол яг энэ байдал бол дандаа манай салаанд байсан, энэ салаанаас дандаа үргэлжилж явсан тийм хөгжимчд байдгаа. Тэгэхээр би бол үнэхээр азтай. Ганц өх одоо хурандаа маань бол 1975 оноос эхэлж анх хөгжмийн салааны сурагчаар манай ингээд анх одоо элсэж орж исэн. Энэ үеэс эхлээд үндсэндээ 50 жилийн өмнө одоо манад орж исэн. Ийм одоо манай ангийн анхны одоо гавьяатай байгаа. Ингээд ганц өх гавьяатаас үргэлжлүүлээд өнөөдөр манай анги бол үндсэндээ 7 гавьяат төрсөн. Одоо нийт 8 гавьяаттай болчиход байна. Ганц өх гавьяаттай миний хувьд бас олон жил хамтарч сайхан ажиллаж ирсэн. Ганц өх гавьяат нь цэргийн дуугийн чуулган, эрдэмтний чуулган одоо дарга гэдэг энэ албан тушаалд ажиллаж явах хугацаанд нь миний үед зөвтгөгчний 234 дугаар ангийн зарч гэж албан тушаалд ажиллаж илээ. Анги байгууллагууд дээр ингээд явж байхад бол бас үнэхээр тухайн үедээ би шинэхэн захирагч одоо бас дадлага туршлага бас загч нараас суралцах асуудлууд нэлээд үүсэн. Тэгэхэд бас сайхан ахын хуваар, ах мэдхүний үгээр, даргын хуваар бас сайхан зааж зөвлөж ингэж бас тусал дэмжиж туйлаад дээр нь бас аслагцсан анги байгууллагууд дээр өөрсдийнхөө дотор хэмжээний бүртгэнтэй очиж бас урлагийн тоглолт нормоор одоо үзүүлэх, үйлчлэхээс ахуулаад ингээд нэлээдгүй сайхан хамтарч ажилладаг. Ганц өх гавьяат байна. Хэдийгээр урлагийн хүн ч гэсэн загч нарын дотор бас загч нарын зөвлөл гэж байдаг. Тэгэхэд бас загч нарын дарга бас хийж явж байсан. Бас ийм одоо туршлагатай удирдахч хүн байсан. Хүн хичээн зутгаж, хөдөлмөрлөж чадвал амжилт, алдар нэр, хүндлэл, хүрээллийг бий болгодог. Хөгжмийн сурагч ганц өх, хөгжмийн салааны захирагчийн орлогч, төрөөч ганц өх. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хөгжимчин ганц өх. 1980-ад оны үед ямарч байгууллагад дагалдангаас эхлээд 2-3 шат дамжиж сая нэг албан тушаалд дохон томилдог үнэлгээний системтэй байсан үе. Үлгэр жишээ хэмээх их айлын нэгэн гишүүн болсноос хойш 2 жилийн дараа тэргүүлэх зэргийн хөгжимчин болсон нь түүний ур чадварын бас нэгэн илэрхийлэл юм.
манай аав болдог гэсэн баг. За миний хүү ихээр аав нь хөөцөлж жагаад түүний ихтлэн бодгоолох юм гэжсэн байхгүй юу. Тэгээ тэр ч бас болсон тэр ойчгүй бас манай аав хөөцөлтөд яг тэр үе чинь нөгөөд урилга өгдөг ч зэргийн алба хаагаад ирсэн гэд тэрэнд бол намайг хөдөөцгөн сургуулийн ихтлэн бодгоо ингээд сурахаар болоод байжсэн. Тэгээд манай чи нөгөө нэгээс 81 онд чи манайх яг энэ анги нааш налах руу нүүж ирээл тэгэл 4 сард манай ангийн загч намайг дуудахгүй юу. Тэгэд яваад орсон чил би чинь тэр үе чинь ахлах төрөө цолтой бас байсан гэсэн чинь за одоо ингээд чи яв одоо чиний алба хаах хугацаа чинь дууссан одоо болоо 6 жил алба хаасан тангаргаа уншаад туганда салгас гүйцэтгээрэй гэл. Тэгэл би чинь явах гээд явж чадаагүй нэг болсон. Ягдгүй л одоо энэ чинь нэг ингээд хаяад явцдаг тийм газар биш байсан байхгүй. Тэгээ тэр жил надад намайг халагдана гэхээр нөгөө зэрэг өгж байгаа алмнаас тэр хүн хаана явна уу гэдгсэн чинь тэр хүний бүх материал явсан гэ. Тэгээд 6 сарын 20-нд би халагдж яхад үлгэрчээ үлээр найрлал хөгжмөнд миний тушаал гараад тэгээ би хөгжмчнээр орсон. Хурандаа ганц үхийн түүх намтрыг уншсан, сонссон хэндч омогшил эрч хүчээр хөглөгдсөн цэргийн хөгжмөд зориулагдсан нэгэн гэдгийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрнө. 24 настай ахлагчид сурах бүтээхийн их хүсэл, тэмүүлэл ориглон буцалж байсан үе юм. Чамгүй олон шалгалт хичээл зүтгэлийн дараа 1987 онд Оросын холбооны улсын Чайковский нэрэмжит хөгжмийн сургуульд хоёр нөхрийн хамт суралцах эрхийг гардан авлаа. Эндээс цэл залуухан хар устэй хэний ч харцыг булаасан залуу ганс үх тэргүүнд нь буурал суусан хурандаа ганс үхийг бүтээж цэргийн хөгжмөд бүтээсэн бүтээлтэй дуурсах гавьяат болсон нь энэ юм. Надад чинь тийм бага нас гэж ерөөсөй байдгүй шүү. Би чи 12 настайд л тэр казармагт орсон. Тэгэл 6 жил яг тэр казармагт байж байгаа л би гарсан. Тэгэхэд тэр казармагт би асар сайн хүмүүжсэн. Маш сайн ухаалаг дараа нар байсан. Тэрний дөшөг тулгуур тэр эр хүн болохыг бүх юмнуудыг одоо тэрнээс урсан. Хөгжмийн боловсролыг хүртэл тэр ирж болоод би маш сайн боловсрол болсон. Одоо миний багш гээд Болдбаатар гээд хүн байгаа. Тэр хүн бол надад яг миний ах шиг шөнөд нь өөртөлж унтаад өглөө хөгжмийг үлээлгээл мичдэг биндээ толгой дээр тавиад тэр чинь нөгөө одоо нэг хөөгтүүд чинь нэг уян хатан байж штэ юм нэгээд болцохоор тэр чинь ингээд жижигхэн мичдүүгээ толгой дээр тавьчихаар чинь тэр чинь хөдлөл унна штэ. Тэгэхээр тэр чинь унахгүй байна гэдэг чинь асар тэр хүний өөрийнхөө цэгцтэй байхыг хүртэл бидээс тэр бол тухайн үедээ бид нар дэг миг гэжсэн тэр чинь хүнийг асар мундаг тийм өгжүүлж байгаа. Ягаад гэвэл хөгжимчин хүн чинь өөрөө зөвхөн энэ хэсэг нь ингээл өөр ажиллагаа хөдөлгөхөд бүх юм чинь хөдөлж тэр үедээ одоо энэ чинь гүүгээд бүжиглээд явж байгаа шүү дээ. Тэгээд тоглож байгаа байхгүй. Тэгэхээр тэр сургалтуудыг айгуу сайн хийж исэн байдаг юм билий. Тэгээд тэр эднэрээс одоо ингээд харж хахад ямар мундаг байсан юм дээ л гэд би боддог шүү дээ. Одоо миний 50 жил бол үнэхээр би бол асар том бахархалтай байдаг. Цэргийн хүн хөгжим гэхээр одоо урлаг хэр чинь 2 ондоо байхгүй юу. Тэгэхдээ энэ чинь хоёулаа нэг болохоор нэг. Одоо чинь цэргийн хүнийг маршгүйгээр төсөөлөхгүй дээ. Тэр хүн тэр маршийн химнэлд алхаж энэ омогшлоо улс түмэндээ дэлхийн түмэндээ харуулна гэдэг бол үнэхээр нэг байгаа байхгүй. Тэгэхээр би бол хайгаа хацтай. Нэгдүгээр ингээд урлагийн мөртлөө би цэргийн. Тэгээд миний бүх химнэл яг энэ маршийн химнэл. Марш гэдэг чинь ерөөсөө имих цэгц дэглэмийг хэлж байгаа шүү дээ. Тэр тийм л. Би яг тэрүүгээр ингээд амьдрсанд одоо маш сайхан байдаг. Одоо үнэхээр марш гэдэг сайхан марш тоглоход бол одоо хүртэл би ч арай гайгүй залуу байна л. Одоо тэгэхэд ингээд огшоод ингээд нүд чинь ингээд цэлгнэл хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө энэ хөгжимгүйгээр цэргийн хүн тэр цэсмэ одоо бид нар бол ерөөсөө төсөөлөхгүй юм билээ. Тэгэхээр яг л нэг. Тэгэхээр би бол үнэхээр азтай яг энэ ийм амьдралыг ингээд амьдарч байгаа та их азтай. Цэргийн урлагч нь өөрөө их тийм хүнд ихтэй бахархал төрүүлдэг тийм урлаг шүү дээ. Одоо чинь төв талбай дээр тэр чинь 200 300 хөгжимчтэй гараад зогсох. Тэр хөгжим ихшгэлгээд тэр талбай дүүрэн хүн тэр дуунаар л тэр командаар л байдаг байхгүй юу. Тэгэхээр эн чинь нөгөө асар том
нөлөөлөлд үзүүлдэг одоо миний хийж байгаа ажил. Тийм учраас тэр хөгжим хамгийн сайхан дуурах ёстой. Хамгийн сайхан дуурахын тулд хамгийн сайн хөгжимчдийг бэлдэх ёстой. Хамгийн сайн удирдаачрыг бэлдэх ёстой. Тэдэр нь бид тэр хүмнийг одоо бид нар ингээд үүрэг даалгавар өгж байгаа ч гэсэн тэр хүн эргээд тэр ард түмэнд эргээд тэр олон түмэнд нөлөөлөх үүс тийм урлаг соёлын асар том ажил явагддаг учраас би тэр дагуугаар нэг шаарддаг хүүхдүүдтэй. Одоо чи нэг концерт би бол одоо нэг ойролцоогоор энэ нэг 1000 гаруй концерт хийсэн юм билээ. Ер нь бол одоо би нэг цуулгын дараах олон жил болоход. Тэрний чинь концерт туулганы ард талд тэр чи сууж байгаа тэр үзэгт түмэнд зориулж хийдэг байхгүй юу? Тэрнээс зүгээр нэг одоо хөгжмийн гараад тоглох биш. 1992 он Цэргийн хөгжмийн сургуулийг төгссөн 3 мэргэжилтэн Батлан хамгаалах яамны зөвлөлийн хурлаар орж томилолтоо сонсоход тухайн үеийн Зэвсэг түвшний жанжин штабын дарга асан Хушууч генерал Гава Цэргийн хөгжмийн сургуулийг онц сайн дүнтэй төгсснийг нь үнэлэн ахлах дэслэгч цол олгон Цэргийн хөгжмийн сургуульд багшаар үлдээлээ. Энэ шийдвэрийн үр дүнд өнөөдөр энэ сургуулиас олон чадварлаг цэргийн хөгжимчид төрөн гарснаас гадна Цэргийн хөгжмийн сургуулийн сургалт хичээлийн агуулга гэд асар чухал зүйлүүдэд томоохон шинжилэлт хийсэн байдаг. Мөн багшаар 2 жил ажиллаад энэ сургуулийн захирлаар томилогдсон нь нас залууганч чадвартай, туршлагатай, сэтгэлтэй гэдгийг тухайн үеийн сургуулийн захирлаар ажиллаж байсан Хурандаа Мигмар сүрэн гэрхай олж харсан байна. Би 1970 онд дивизионы штабын дарга оролж байсан чинь нэг өдөр цэргийн хөгжмийн дарга Цэрэнбэл хорондоо хөгжмийнхаа салааг аваад ир гэж. Тэгээ яваад очсон чинь хөгжмийн салаагаар төрийн дуулыг ашиглуулъя гэдэг юм байна. Хүн ашиглуулсан чинь загнавлаад тэгээ үлгэр жишээгээ нэг 8 хүний бүрэлдэхүүнтэй хүмүүсүүд оролж ирээд төрийн дуулыг ашиглуулсан чинь араажгаар төрийн дуулыг ашиглаж байгаа юм болохгүй юу? Би ч одоо 92 оны 8 сарын 26-нд цэргийн их сургуулийн захирлаар томилогдсон. Тэгээ би ирсэн цэргийн их сургууль болго. Тухайн үед Монгол Улсын их сургууль, цэргийн их сургууль. Ерөөсөө хоёрхан их сургууль байсан шүү дээ. Тэгээд одоо их сургууль болохын тулд энэ дотор хөгжмийн сургууль бол тухайн үед нэг хөгжмийн салаа шиг юм байсан тий. Өөрийнхөө дээр одоо 3-4 үе байж яхад намайг дээш нь гаргасан. Ер нь хөгжмийн сургуулийн захирал тэнд байсан багш нарын төрөл доор нь байж байгаа хүмүүсүүдээр тасархаа тэр одоо хүмүүсүүд нөлөөлөөгүй нөлөөнд нь ороогүй тийм тасархаа хүнийг л захирлаар томилох ёстой нэгдүгээр. Хоёрдугаарт нь ер нь өөрөө ингэсэн тийм удирдах чадвартай. Гуравдугаарт нь ирээсэн хөгжмийн удирдаач гэдэг нь мэдэгдэж байсан. Ингээл томилсон. Ер нь бол ганц зөвхөн сургуулийг сургууль шиг болох одоо ийм дөрөнд тавигдсан. Эхлээд эхний ээлжинд бол хөгжимчдөө манайх бол Баянгын дамжаа гэсэн тодголтой сургууль маань байсан. Тэгээд сүүлдээ цэргийн хөгжмийн танхим болоод тэгээд буцаа цэргийн хөгжмийн сургууль болж байсан. Тэгээд би бол энэ сургуулийн багшаар ажиллаж байхдаа надад бол нэг даалгавар өгсөн. Манайд өдөр хөгжимчдийн улсын уралдаан. Тэрэнд би бол хөгжмийнхаа сургуулийг авч оролцохоор тохирч ирсэн. Тэгээд тэр хөгжмийн уралдаанд оролцож амжилттай төрүүлсэн. Тэр хооронд бол би одоо энэ цэргийн хөгжмийн сургуулийн төлөөллөөр болж Батлан хамгаалах сургуулийнхаа захирлаас хүсэлт гаргаж ирсэн. Тэр үед манай сургуулийн захирал Хурандаа Мигмар сүрэн гэж хүн байсан. Тэгээд тэр хүн маань бол маш сайн дэмжсэн тэрийг бол. Тэгээд би бол тэр үедээ бол их зөрөгтэй байсан юм шиг байгаа. Шууд ороод за манайх бол ингээд ийм уралдаанд орноо та дэмжиж гэсэн. За дэмжиж. Чи тэгээд яаж оролцох юм хэрэг. Би бол төрүүлнэ л гэсэн. Тэгээд би бол хилчээд гарсныхаа дараа айгуу санаа зовж ирсэн. Тэгээд тэр хооронд бол би Москвад яг цэргийн хөгжмийн яг тэр уралдаануудад яг тийм тавилттай концерт одоо плац концерт гэдэг тавилтыг бол бид тэр чинь маш нэлээд сайн суралц мэдчихсэн. Тэгээд яг тэрийгээр анх удаа бид нар яг тэр концертоор хийж
оролцсон. Тэгээ манай тэр ихний төгсөлтийн хүүхдүүд бол яг анги байгууллагуудаас ирсэн ур чадвар их өндөртэй сайн хүүхдүүд байсан. Тэгээ дээрэс нь бид тэр 3 дугаар сургуулийн бүжгийн анги гэж байдаг. Тэр бүжгийн ангийн хүүхдүүдийг бид нар урьж авцраа. Тэгээ тэрүүгээр бол бид нар маш сайхан амжилттай оролцож төрүүлж ийсэн. Тэгэхэд манай Цэргийн их сургуулийн захирал маань биднийг яг тэр үйлдвэрчлийн төвлөрлийн ордноос юуны хүүхдийн паркийн стадион хүртэл бид нар бол маршаа тоглож явж байсан. Тэгэхэд бол манай миграцийн захирал бол яг араас дагаж биднийг үзэж харж бид нар манай хөгжмийн хүүхдүүд хүртэл одоо захирал явж байгаа учраас гэж маш сайхан тоглож бид нар тэр уралдаан тэмцээдээр төрүүлж ийсэн. Хөгжмийн сургууль ажилд эгэн догонтой байж явах одоо тэр нийслэлийн тэр нэг том уралдаан тэмцээн зохион байгуулагдаж. Тэн дээр одоо зөвхөн багш хүн тэр ажлыг зохион байгуулж байгаа шүү. Одоо наан нь бол тэр захирал тэрнээс ч одоо том улсууд тэр ажлыг зохион байгуулж болно шүү. Гэтэл тэр ажлыг бол зөвхөн багш хүн зохион байгуулаад тэр өндөр хэмжээнд одоо зохион байгуулаад нэгдүгээрээр эзлээд тухайн үед 2 дугаар байрыг хөгжим бүжгийн сургуулийн өлөөр найрал хөгжмийн англи 2 дугаар байрыг эзэлж байсан шүү. Тэгээ 90 үл зөвхөн миний өөрийн одоо сонголт бол зөв байсан юм байна. Тэгээ саядын зөвлөлийн орол дээр одоо тэр Цэргийн хөгжмийн сургуулийн захирал бол надад бол өөрт байна гэж дуурдагч бол ихтгэлтэй дуурч байгаа юм тэр байхгүй. Анги байгууллагуудын цэргийн хөгжмүүд ерөнхийдөө хөгжимчд нэлээд муудаж эхлээд тэгээ тэрний дагуугаар манай сургууль байгуулагдсан. Тэгээ тэрний дагуугаар дараа нь яг энэ бид нэргээ сургуулийн захирал болсны дараа удирдлагч нар байхгүй болж эхэлсэн. Ер нь бол тэгээд би ч нөгөө залуу хүн байхдаа бас бодож байсан та. За ингээд би ч н одоо 30-тэй. Одоо ингээд 50 хүрэхэд ч н одоо энэ бүх удирдлагч байхгүй болох юм биш үү гэж бодоо. Тэгээд би Цэргийн сургуулийн захирал дээр ороод хэлсэн л дээ. Ер нь бол бид нэр энийг юу яах вэ яасан юм. Удирдлагчаа бид нэр өөрснөө бэлдүүл яасан юм. Тэгсэн чинь чиний л мэдэх асуудал. Чи өөрөө шийдэхгүй юу? Манай захирал чинь өөрөө тийм нэг яг ингээд хүнээр юм хийлэгдэг тийм хүн л дээ. Тэр хүн тийм хүн чинь ингээд хүн болоод өөрөө шууд өөртөө ингээд үүрэг авч байгаа шүү дээ бид чинь. Тэгэл бид нар чинь одоо манай сургуулийн багш нартайгаа суугаад одоо миний орлогчоор цэрэн сүхэж хурандаа ажиллаж байсан. Тэгэл бид нар бүгдээрээ яг юу төлөвлөгөө хий. Манайх чинь нөгөө байнгын дамжаа гэж байсан учраас одоо энэ хүүхдүүдийнхээ боловсролыг бас яах хэрэгтэй. Тэгэхээр нэг мөсөн бид нар хөөцөлдөөд одоо чинь манайх чинь тэр үе чинь нөгөө магистр, бакалавр эдгээр юм байгаагүй дээд боловсролтой, тусгай том боловсролтой гэдэг байсан. Тийм учраас би бол бид нэр яриад ер нь бол манайх 3 жилийн сургалттай юм чинь хүүхдүүдэд тусгай том боловсролтойгоор төгсгийе. Энэ нь бол 4 жил одоо энэ техникумын төвшнөр. Удирдлагч нь болохоор 4 жилээр болёо. Одоо энэ удирдлагч нар байхгүй байгаа юм чинь эхний ээлжийнх удирдлагч нараа бол 2 жилээр сургаад төгсгөж ийгээд бид нар тэгээд 97 оноос эхлээд удирдлагчийн сургуулийг авсан. Би бол тэр хооронд бүх бичиг баримтуудын боловсруулаад боловсрол яамаар явж хөөцөлдөөд тэр дагуугаар одоо тэр чинь нөгөө манай Цэргийн их сургуулийн захирал маань өөрөө тийм их дэмжлэгтэй байсан учраас надад бол юуны боловсролын яамаар хөөцөлдөх их амархан байсан. Тэр чинь бурайд гэж нэг мундаг мэрэгчлэлтэй хүн байсан. Тэр хүн надад маш сайхан заагаа. Тэгээд бид нар бол ингээд анх удаа өөрснөө тусгай том боловсролтой хөгжимчин дэд боловсролтой удирдаач бэлдэх ажлыг зохион байгуулж байсан. Миний хувьд бол ганц багштайгаа бол одоо 1994 оноос хойш холбогдож ирсэн. За миний бол одоо 1994 онд Цэргийн хөгжмийн сургуульд одоо анх хэлсэн суралцах үеэсэд ихэд суралцахад одоо багш маань одоо хөгжмийн сургуулийн захирлаараа томилогдоод яг ажиллаа аваад удаагүй байсан. Тэрнээс хойш тэгээд одоо багш шав дарга цэрэг гэдэг одоо 30 гаруй жил ажиллаж байна да. Багш маань одоо яг 94-өөс 97 оны үед одоо яг тохойд яг захирлын ажлыг аваад яг намар 9 сарын 1-нд бид бүхнийг анх одоо сурагч болоод орж ирэхэд одоо угтаж авч ирсэн. Багш маань шаарддаг бол юм тууштай байх хэрэгтэй гэсэн чиглэлийг юм барьж ижилдэг. Одоо цэргийн хөгжимчдийг бас эрдэмжүүлэх тийм ээ. Одоо нийлэн хөгжимчдийг за мөн удирдаач нарыг эрдэмжүүлэх асуудлыг бас цэргийн хөгжмийн албан дарга байх томилогдож ирж ажиллах байсан ш хийсэн байгаа. За нийт
хөгжимчд маань одоо манай сургууль маань дипломын боловсролтой хөгжимчд төгсгдөг. Таашид энэ хөгжимчд маань урд чөтгөрөө ахиулаад бакалаврын зэрэгтэй болон магистрийн зэрэгтэй байх ёстой. Бүрж ажиллаад одоо хөгжимчд бай, бусад хөгжмийн удирдаач нар ч бүгдээрээ одоо эрдмийн зэрэгцэл ахиулж байнга өсөж дэвжих ёстой гэсэн бас шаардлага зарчмыг тавьж ирсэн үднээс 10 албаны дараагаар тэмцэлээс хойш хөгжимчдийг соёл урлагийн сургуультай хамтарч бакалаврын тийм ээ магистрийн зэрэг энэ сургалтуудад нэлээдгүй одоо олон хөгжимчд удирдаач нарыг бас сургасан байгаа. За үүний бас одоо сургаж ясны бас хэлнэхэд одоо манай сургуульд одоо мэржлийн боловсролын тэнхимийн дараагаар одоо Ахмад Сөхбат ах багшаар одоо Ахмад Баттурж гэдэг багш нар байна. За эдгээр багш нар одоо ажиллаж байгаа хугацаанд бакалавр магистрийн зэрэг хамгаалаад за одоо энэ төрлөх сургуультай одоо тэнхимийн дарга ахлах багшийг хийж байгаа. За мөн докторантаар суралцаад одоо тухгүй бас докторийн зэрэг хамгаалахаар одоо эрдмийн ажил хийгээд байж байна. Сайн хүний өр санаанаасаа гаждаггүй гэсэн мэрэгэн үг энэ хүндэл зориулагдсан болов уу? Хурандаа ганц үг Монгол улсын урлагийн гавьяа цутгалтын хэмээн төрдөө үнэлүүлэх хүртлээр сансан санаа зорьсон замаасаа хазайсан нь үгүй. Удирдсан газар бүрээ хэний ч өмнө нүүр дахлах хэмжээнд бэлтгэж чаддаг энэ чадвар цэргийн хүнд байхаас өөр яах вэ? Түүний цэргийн хөгжим зориулсан 50 жилийн 14 жил нь цэргийн дубжгийн эрдмийн чуулгатай салшгүй холбоотой. Тэгэхээр миний амьдралын бас нэг сайхан түүх бол цэргийн чуулгатай холбоотой. Тэгээ би энэ чуулгын уран бүтээлийг хар багаасаа үзэж сонсож хүмүүжж өссөн. Тэгээд хөв тохиолд тараад 2001 онд энэ чуулгын дараагаар томилогдож ирсэн болвол миний одоо амьдралд заяасан маш сайхан үйл явдлуудын нэг байсан. Тэгээ би одоо энэ чуулгын дараагаар томилно гэхэд бол би бас бодож ирсэн өөртөө за би чинь чадахгүй болов гэд. Тэгэд ирээд энэ чуулга чинь 70 жил болж байгаа их нэр хүндтэй Монголын соёл урлагийн байгууллагад өөрийн гэсэн орон зайтай, өөрийн гэсэн хөг аялгаутай ийм сайхан алдартай чуулга. Тийм учраас энэ чуулгыг тэр хэмжээнд нь сайхан авч явах юунаас түрүүн миний бодол санаанд байсан. Тэгээ 2001 онд томилогдож ирээд тэр үед бас жоохон тийм санхүүгийн тал мал янз янз юмнууд бол байсан. Тэгэхээр тэр ирэмнүүдийг зэгцэлдэх хэрэгтэй юм байна. Аж ахуйн талыг бас бөхжүүлэх хэрэгтэй юм байна. Уран бүтээлчдэг бол ерөнхийд нь залуужуулж шинжлэх хэрэгтэй юм байна гэсэн бодол бол төрсөн. Оцоор болсон цагаас одоо урлагийн гавьяа цутгалтай хөгжмийн зохиолч энэ нэрт удирдаач ганц хурандаатай бол нэлээд дотн ажиллаж ирсэн. Бидний өмнө тавьсан зорилго зорилтууд байдаг. Ялангуяа батлан хамгаалах бодлого зорилт зэвсэг төвчнийхээ үйл ажиллагааг түүх соёлтой уялдуулан, урлаг уран сайхнаар уялдуулан, ард иргэдэд хүргэх, хүүхэд залуучуудад эхэрэнч үзлийг төлөвшүүлэх энэ одоо ажлын цар хүрээнд хоорондоо бие биенээс асууж нэгдсэн одоо төлөвлөлт хөтөлбөрүүдийг гаргаж хэрэгжүүлэх гэсэн энэ ажил дээр ажилласан. За энэ ажиллаж явах хугацаанд би ганц хурандаагийн үнэхээр ямарваа зүйлд бас гэрхаа ажигладаг юм байна. За ажигласан зүйлээ хэрэгжүүлэхийн төлөө бас нэлээд одоо нухацтай метршгүй одоо ажилд юм байна. Ингээд одоо хажууд хүндээ бас залуучуудаа ялангуяа нөмөр нөөлөг болдог ийм үлгэршин хүн байна гэдгийг бол энэ одоо хамтарч ажиллах үеэс мэдэрсэн. Уран бүтээл, урын санд бас нэгэн өөрчлөлтийг гаргаж ирж байсан. Энэ юу гэвэл орчин цагийн зэвсэг түвшний одоо хөгжил төвшин үйл ажиллагаатай холбоотой нэлээд олон томоохон бүтээлүүдийг бас хийж. Монгол улсын зэвсэг түвшин маань дэлхийн одоо цэрэг болж дэлхийд танигдж ирсэн. Тэгэхээр энэ инкис хөлгөт ажиллагаанд оролцож байгаа цэрэг дайчдын амьдрал үйл ажиллагаа Монгол цэргийнхаа одоо дайчин уламжлалыг харуулах ийм одоо зайлшгүй зорилго зорилтын хүрээнд манай урын санд шинэ бүтээлүүд орж ирсэн. Энэ бүтээлүүдийг одоо хийж байршуулахад бол ганц хурандаагийн оруулсан хувь нэмэр их өндөр байдаг. Ингээд урлагийн гавьяа цутгалтын ганц үхийг цэргийн дууж эрдмийн чуулгыг даргаыг удирдах явах үед манай цэргийн дууж эрдмийн чуулган маань эрдмийн хэмээхийн тодтголыг одоо хүртсэн. За миний хувьд
Монгол улсын урлагийн авиац зүтгэлтэн хурандаа ганц өгтэй хамгийн ойр ажилласан албан тушаалтны нэг гэж өөрийгөө боддог юм аа. За зэвсэгчний Янжин Штавын эргэн цэргийн харилцааны хилцэс хэвлэл мэдээллийн албанд ажиллаж байхдаа цэргийн дуужгийн эрдмийн чуулгын дарга за мөн одоо сүүлд үлгэршээ үлээвэр найрал хөгжмийн ерөнхий удирдаач цэргийн хөгжмийн албаны даргаар ажиллаж байсан ганц өг хурандаатай олон төрлийн ажлыг хамтар зохион байгуулж хэрэгжүүлж байсандаа туйлын их баяртай явдаг. За аймаг орон нутагт батлан хамгаалах бодлого зориулж зэвсэгчний үйл ажиллагааг сурталчлах. За хатан ээжи, за Монгол төмний үндэсний их баяр цагаан сарын тэмцээн, их орны цэрэг яруу найргийн наадам зэрэг олон төрлийн одоо ажлуудыг зохион байгуулахад ганц хурандатайгаа бас энэ байгууллагыг одоо удирдсан даргын хувьд нь олон удаа хамтарч ажиллаж, олон ажлын ард гарч байсандаа сэтгэл дүүрэн явдаг. За энэ бүхэнд бол ганц хурандаад одоо саналыг одоо хэлэхэд хамтарч ажиллах үйл ажиллагааны талаас саналцахад бас дөрвтэй сайхан одоо зөв шийдвэрүүдийг гаргаж тэр нь одоо доод албан тушаалтнуудын одоо хамтын ажиллагааны үр дүн дээр бодит биелэлээ олж цэрэг олон түмэнд иргэд залуучуудад өргөн хүрээнд хүрж байсан ийм ажлуудыг хийж хэрэгжүүлсэн үүгээрээ ч одоо бас бахархах ёстой эрхэм үний нэг нь бол одоо урлагийн авиац зүтгэлтэн ганц өх хурандаа өөрөө мөнөөс муу юм аа. Ганц өх гэдэг энэ эрхэм хүнтэй бол 1995 онд анхлан холбогдсон. За 1995 он буюу одоос 30 жилийн өмнө би анх цэргийн их сургуулийн цэргийн хөгжмийн сургуульд сонсогч болж ирэхэд одоо ганц хурандаа маань захирал байсан. Би 2006 онд Батлангал сургуулийн цэргийн хөгжмийн сургуулийн удирдагчийн ангийг төгсөөд цэргийн дуужгийн эрдэмтэн чуулгын ерөнхий удирдагчаар томилогдож ирэхэд бол мөн манай чуулгын дарга байсан. За энэ чуулга, энэ эрхэм, энэ том чуулгад миний ерөнхий удирдагчаар ирэх бас нэг одоо ирсэн шалтгаан гэх юм бол ганц өх гэдэг хүнтэй л салшгүй холбоотой. За энэ хүн намайг анхлан одоо удирдагчийн 2 дугаар курс сурж байхад одоо нэг тоглолтын дээр сургуулийн оркестрийг удирдаад байж байгааг хараад за чи төгсөөд манад ирээрээ, манад ороорой. За тэгээд за төгсгөөсөө өмнө одоо манай чуулга дээр очиж дадлага юм хийж бай. Тэгэхэд бол би тухайн үед одоо залууч байсан. За энэ том чуулгын удирдагчийг хийн гэсэн одоо ийм бодол сэтгэл одоо юу гэдгийг тийм сэтгэл зүй зориг байгаагүй учраас одоо тухайн үед бол маш их айж одоо тэр хэлсэн үгнээс нь хойш л үндсэнтэй ганц хурандаагаас 2 жил цухтаж яваад за сургуулаа төгсөх яг тэр агшинд бол одоо би надад хувь хүн талаас өөрт сонголт ирсэн. За цэргийн ангид очиж удирдаач хийх үү, хаашаа явах уу. За тэгэхээр ерөөсөө ганц хурандагийн маань хэлж исэн үг хэвээрээ байгаа болов гэдэг бодол надад төрөөд би сургууль төгсгийнхаа урд өдөр ганц хурандагийнхаа хаалгыг төгссөн. За би энэ сургууль төгсөж чинь одоо яах вэ гэсэн. Надад тэгэл гойгүй гэсэн. Миний хэлсэн юм хэвэндээ л байгаа. Ярьсан яриа хэвэндээ байгаа. Одоо төгсөөд ирнэ гэвэл би чамайг авна гэсэн авсан. Ер нь бол 15 настайгаас маань л энэ хүн хүмүүжүүлсэн. Биднийг маш шудраг болгож хүмүүжүүлсэн. Сонсогч байхдаа захирлыгаа хараад цэрэг хувцсыг ямар гоё өмсдөг юм бэ? Яаж цэргийн хүн ямар байх ёстой юм бэ гэж ганцхан жишээ авахад бид нэр одоо тэр хороомны нэг одоо бүр ингээд тод санагдаж байгаа зүйл бол нэг герман хором өмсдөг байсан. За тэр нь бол ингээд гялтгахаар тэр төрийн энтрийн байж байгаа энэ төр бол үнэхээр гайхалтай тэр калпитэй өмд тэр үсээ самлсан байгаа одооных шиг юм цагаан толгойтой нөхөр байсангүй л дээ хүн байсангүй тэр үедээ долгиотой хар нүдтэй өстэй бид нар тугал гэж одоо захирлаа гочлдог байлаа. Тийм л сайхан залуу байсан. Одоо сургуулийн цэргийн сургууль тэр үед одоо хичнээн 100 сонсогчдойч байсан, хичнээн 1000 багш нарч байсан. Тэр хүмүүс бүгдээрээ л одоо манай захирлыг харж одоо сайхан омгчдаг, баярлдаг, цэргийн хүн ямар байх ёстойг хардаг байсан гэж боддог. Одоо ч манай найрал дунд гэхэд дээд юу эрэгтэй дуучдаас нэг дууч л улсын багшийн сургуулийн дуулаачийн төгссөн болгоос бусдын дандаа уран бүтээлч нар байсан босоод сайн дур ингэж хэлэхэд одоо хаашаа. Тэгээд л идэрхтээ яаж зохицуулт хийх ёстой вэ гэдэг. Тэгээд эдгээр чинь бас хөглөхөд бас тэр нэг амархан одоо чи тэгж гэж бас хэлж болохгүй. Тэгэхээр энэ чуулгынхаа 70 жилийг маш сайн
хүчтэй дэмжих хэрэгтэй юм байна гэдгээр тэр үед манай уран сууны удирдагчаар манай урлагийн гүйцэтгэлтэн Гамбат маань байсан. Тэгээ Гамбат битээр бол их тийм гар сэтгэл нийлдэг хоёр байсан. Тэгэхээр бол энэ дагуугаар бид нар маш сайн ажиллаад энэ чуулгыгаа бол 70 жилийн ойг маш гайхалтай сайн тэмдэглээд тэгээд манай цэргийн чуулга маань бүх цэргийн дуужгийн чуулгаас цэргийн дууж гэдэг эрдэмийн чуулга гэж нэр хүндтэй чуулга болсон. Тэгээд энэ эрдэмийн чуулгын дараа нас ахуулаад бидний хөтөлбөр төлөвлөгөө эрс ондоо болсон. Ерөөс уран бүтээлчдийн ур чадварыг сайжруулах хэрэгтэй юм байна. Уран бүтээлчдийг бүгдийг мэрэгжлийн төвшөнд бэлдэх хэрэгтэй юм байна гэдгээр шат дараалаад бид нар бэлдээд эхэлсэн. Тэгээд энэ дээр манай юуны ангуудын багш нар маань бас их дайч ажилласан. Манай гоёж өчн Ганчимэг, Тараа багш маань, Батулг багш маань, Төмөрот гээд манай багш нар айгуу сайн дайч ажилласан учраас бид нар бол энийг айгуу эрчимтэй шинжилж өөрчлөх ажлуудыг хийж эхэлсэн байгаа. Эрдмийн чуулга болтол нь хөгжүүлэхэд нэлээд хөв нэмэр оруулсан. Ард түмэнд одоо офицеруудын ордон гэж нэрлэгдсэн энэ байгууллагыг удирдан зохион байгуулахад маш их үүрэг гүйцэтгээс гадна 1951 оноос хойш энэ барилгад бол их засвар ерөөсөө хийгдээгүй байсан. Тэгээд дотн гадна талын маш их том өргөн иж бүрэн засварыг хийж одоо ажилтан албан хаагчд болон уран бүтээлчдийн ая тухтай амьдрах орчин бүрдүүлж ажилласан. Мөн ажилчин албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхин тулд одоо Коботд бол 10 гаруй ажилчдыг хамруулж орон сууцжуулж нийгмийн асуултанд анхаарал тавьсан. Мөн одоо төсвийнхаа хэмнэлтээр 8 хүнд одоо гэр олгож байсан. Мөн албан тушаалын байр гэж байсан. Энэ байранд бас ажилчдыг хамруулан одоо энэ байранд бол хүмүүс нь хөвчлэн авч өөрийн гэсэн орон сууцтай болж нийгмийн асуудлыг маш их тодорхой үүрэг гүйцэтгсэн гэж ингэж үзтээ. Манай ганц үг дараагаа үүднээс орж ирэл үүднийхээ жижигээс ахуулаад бүх хүмүүстэйгээ мэдчилэл явдаг. Аюул сайхан ээлдэг зөөлөн хамт олондоо их нэр хүндтэй, зарчим шаардлагатай. Тэгтээ бол шаардлагыг бол яг хөдөлмөрийн хуулийг сахиж чанд биелүүлэн түүнийхээ дагуу хүмүүстэй шаардлага тавьж ажилладаг их нийтч ийм хамт олондоо нэр хүндтэй дарга гэж бид нэр хүндэлдэг. Чуулгын уран бүтээлчид гадаад дотоодын уралдаан тэмцээнээс тогтмол гран-при шагналт байруудыг авч тэр чинээгээрэн чуулгын нэр хүнд уран бүтээлийн чанар ахин дэвшиж байсан үе. 2005 онд хааны удамт Монгол ихшиглэн ардын урлагийн цомнол бүтээл, 2006 онд Чингис хаан рок дүр, 2007 онд 500 морьтны гайхамшиг жуулчдад зориулсан тоглолт, 2009 онд нэр төр бүжгэн жүжиг, 2011 онд хүннүү дүр, 2012 онд нарны охид дуулалт жүжиг, 2013 онд хязгааргүй моно поп опера зэрэг жил дараалан тавигдсан томоохон хэмжээний бүтээлүүдийг энд онцолж байна. Мөн чуулгын даргаар ажиллаж байх хугацаанд энэ чуулгаас ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, гавьяат жүжигчин, соёлын тэргүүний ажилтан 70 гаруй төрн гарсан. Ингээд түүний хийсэн бүтээснийг дурдвал цаг үл хүрэлцэгч цэргийн довжгийн чуулгыг эрдмийн гих цол чимэгтэй болгосон нь түүний гавьяаг олон үггүй таниулах юм. Одоо түүний бэлтгэсэн мэрэгжилтэн шавнар нь чуулгын түүхийг үргэлжлүүлэн бичиж явна. 2017 оны 9 сар шиг санагдаж байна. Нэг сайхан тийм бороо шивэрсэн тэр үдс байсан. Бид нар өдөр байсан. Өглөө бид нар 10 цагийн үед орчин баг шүү. Канадын элчин сайд угтаж авах төрийн ёслолын арга хэмжээнд бэлтгээд үлгэрчийн хувилбараар л өгч байхаа. Одоо гадаад талбай дээр яг бэлтгэлийн үйл ажиллагаа хийгээ байж хаад одоо цэргийн хөгжмийн сургуулийн захирал болон одоо цэргийн албаны офицер одоо ганц их даргатай ирж уулзаад Сүхбат Батөрж хоёр ганц их дарга дуудаж байна гэдэг. Ингээд даргын өрөөнд бид хоёр ороод бэлтгээд тэгсэн. За миний хоёр хүн маргаашнаас цэргийн хөгжмийн сургуульд одоо багшаар ажиллах нь байна. Өнөөдөр та нар шиг одоо сайн хөгжимчд бол бидэрт хэрэгтэй. Гэхдээ та нар шиг юм сайн хөгжимчд ирээдүйд бол энд арга болж ирэх ёстой гэсэн тийм бид бүхний бодол байдгаа. Тийм болохоор та бүхэн маань одоо сайн ажиллах хэрэгтэй гэсэн одоо өөрөг чиглэлийг аваад одоо цэргийн хүмүүс одоо мэдлэг гүйцэтгэлгээл гарсаа одоо тэгээд ийм шийдвэр гаргасан байсан. Ганц хурандагийн гаргасан энэ шийдвэр маань өөрөө ер нь жоохон алсыг харсан тийм шийдвэр байсан л та.
Ер нь бол цэргийн хөгжимчдийг бэлтгэх тэр одоо уурхай болсон энэ сургууль руу өөрийн одоо үлгэрчийн хөгжмийн гол хөгжимчдийг томилж явуулна гэдэг маань хамаргүй шийдвэр байсан. Тэгтээ бол ирээдүйг гарсан юм шийдвэр байсан. Ер нь бол ганц хоорондоогийн нэг юм зарчим байдгийг. Цэргийн хөгжимчд бол тэр мэдлэгтэй байх хэвээр, боловсралтай байх хэвээр, чадвартай байх хэвээр гэсэн нэг юм зарчимтай. Тэгээ тэр үүднээсээ ч одоо битүүрийг томилсон баг. За нөгөө талаар ганц хоорондоо үлгэрчийн хөгжим томлож ирснээс хойш бол тэр үлгэрчийн хөгжмийн хөгжимчдийн тэр боловсрол мэдлэгийг дээшлүүлэх тал дээр бас их онцгой анхаарсан байдیں۔ Ер нь бол нийт хөгжимчдийн 40 хувийг дээд боловсралтай болгох тал дээр бол ганц хоорондоо нэлээд одоо их ач холбогдол өгж ингэж ажилласан. За нөгөө талаар бас нэг зүгээр хэлмээр санагдж байгаа юм. Ажиллах энэ орчин нөхцөлийг сайжруулах тал дээр бас их ажил хийсэн хүн гэж би хувьдаа зүгээр боддог. Яагаад гэвэл одоо манай үлгэрчийн хөгжимчдийн ажиллаж исэн амьдарч исэн орчин бол төдийлөн сайн байгаагүй. Ганц хурандааг томилогдож ирснээс хойш тэр нүдэн дээр яаж өөрчлөгдөж байгааг бол бид хоёр гаднаас нэг хараа байж исэн. За тэгэхээр энэ ажиллах орчин нөхцөл сайжирна гэдэг маань энэний чинь цаана нөгөө хувь хүний хөгжил гэдэг юм давхар явж идэг учраас ийшээ илүү төлхөө анхаарч өгсөн нь бол бас ганц хоорондоо нэг юм цэргийн хөгжмийн салбарт ирээдүйн хөгжилд хийсэн бас нэг юм том шийдвэр хийж ингэж би хардаг. Ганц хоорондоогийн ажлаа авсан эхний өдрийг тодхон санаж байна. Учир нь би тэр үед цэргийн давууч эрдмийн чуулгын менежерийн албанд шал томилогдоод удаагүй. Гэхдээ менежментийн чиглэлийн талаар чухам юу хийх ёстойгоо төдийлөн сайн ойлгоогүй. Урлагт дуртай, тоцохолын ажилтан мэрэгжилтэй. Тэгээд тоглолт уран бүтээлийг хөтлөөд завчлал өгөрөө чуулгынхаа төлөвлөлт баримтчиг боловсруулалтын ажил болон даргынхаа одоо өгсөн үр чиглэлийг хэрэгжүүлдэг ийм одоо залуу охин байсан. Дурандаа ганц ажилд орохоор ирэнгүүтээ даргаа уудан суужсэн намайг хараад сайн байна уу? Өөрөө ямар ажил албанд шалрхилдаг хингэдэг хүн блэ? Намайг өнөр жаргал гэдэг би чуулгын менежер гэж би хариулсан. Тийм үү? Менежер хүн энд суух ёсгүй. Менежер хүн менежерийн ажлыг хийнэ. Дараа ингэж хэлээд тэгээд өрөө ямар ажил хийх, ямар төлөвлөлтийн баримтчгуудыг шинээр боловсруулах, яаж хамтран ажиллах талаараа өөрөө чиглүүлж эхэлсэн. Эндээс удирдагч болон менежер хүний ажлын арга барил мэдгдсэн гэхүү дээ. Эрдмийн чуулгад ажиллаж байгаа бүх хүмүүс эрдмийн байх ёстой гэсэн зорилтыг тавьшилсан. Эндээс бүх албан тушаалын алба хаагчдыг дараагийн шатны шатлсан сургалтанд явах зайлшгүй шаардлага тавьж хэрвээ оногцсон хугацаа өгсөн үүргийн энэ цаг үед ямар нэгэн байдлаар шатлсан дараагийн мэргэжлийн түвшний боловсролын сургалт элсэлтийн шалгалт өгөх, суралцах ямар нэгэн их усүрийг бий болгох шалгалт сорилт хамрагдаагүй байх юм бол тантай сахилгын хариуцлага тооцно гэж. Ингэж ажил эхлүүлсэн. Бүгд энэ үүргийн дагуу хөтөлцгөөс. Ингээд одоо би тодхон санаж байна. Тухайн үеийн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг удирдлагын академид гэхэд хурандаа ганц үгийн гар явсгтэй тухайн үеийн удирдлагын бүрэлдэхүүний бүх хүмүүсийн овог нэрийг зоогоод эдгээр хүмүүсийг элсэлтийн шалгалтанд оруулж өгнө гэсэн албан бичиг төлөвлөж байснаа тодхон санаж байна. Эндээс мэдээж бүгдээрээ нэг дор тэнцэхгүй. Гэхдээ л 10 гаруй хүн явхад эхний удаад 7, дараа нь 5, тэгээд 3 бид удирдлагын академид бүгдээрээ суралцж эхэлсэн. Дараагийн шатны албан тушаалтнуудыг мөн шахаж экстернатын сургалтанд дипломын боловсралтай бакалаврын сургалтанд боловсралтай магистрийн сургалтанд суралцж эхэлсэн. Бид байтугай докторуудыг сургахаар зүг рүү явуулж эхэлсэн. Эндээс бид хөрш орнууд, Оросын холбооны улс, Глинкийн одоо нэрмжит сургууль, Чайковскийд тэгээд бүгд найрамд хятад ард улс, Шанхайн сургууль, эрдмийн чуулгын дараагийн 10 жилийн 20 жилийн түүхийг бичих залуусыг нэгэн үе болгон бэлтгэж шатраасан албан тушаалуудад тавьж эхэлсэн. Ялангуяа олон улсын хэмжээний үйл ажиллагаанд оролцохоор бид айгүйх шаардсан. Тэгээ тэрний маань нэг нь одоо манай дуучдаас Монгол Улсын гавьяасчин Бадрал гэдэг одоо Италид дуулж явна. Одоо дэлхийн нэлээ өндөр зэрэглэлийн дуучдын маань нэг бас тэжээ байж байгаад бид нар маш их талархалтай байна. Энэ хугацаанд бол нэлээд сайхан амжилттай ажилласан. Би бол энэ чуулгыг бол 14 жил удирдсан байгаа. Тэгэхээр бол энэ дагуугаар би
үнэхээр одоо сайхан хамт олонтой, сайхан ажиллаж бас тухайн үед их нэр төртэй байсантай бахархаж байдаг юм аа. Дараагийнхаа өрнөөс уйлж гарсан олон тохиолдол байдаг. Нэг нь 2011 онд хөннөө дуурийг бичих үүрэг надад өгчсэн. Чи энэ дуурийг бич. Дарга ганц их даргын нэг сарчим асуудал байхгүй гэж хэлдэг байхгүй. Асуудал байхгүй. Нэрээ ганц их дарга асуудал байхгүй л гэсэн бол асуудал байхгүй. Ингээд дахиад үүрэг авсан. Дуур бичнэ гэж миний санаанд байгаагүй. Би зүгээр л дууны уран бүтээлүүд биччихсэн. Бичсэн. Би тайзан дээр тавьсан. Дуур бичсэн. Эмэгтэй зохиолч болсон. Гайхсан. Эрдэнэ найруулагч, шарвгаа, жансан норгоо, Монголын томчууд ирээд дүгнээд за дуурийн уран бүтээлийг зөвхөн дуурийн театр эзэмшдэг гэдэг ийм ойлголтыг цэргийн чуулга үгүй болголоо. Ийм хэмжээний үндэсний дуур бий боллоо. Би тийм олон бахархалтай төвхий бичсэн. Эрдмийн чуулга байгаа бүх хүмүүс эрдэмтэй байх ёстой. Соёлтой байх ёстой. Эрдмийн чуулгын үн цэнтэй альбом тушаалтан гэдгээд нотлон харуулдаг байх ёстой гэсэн хурантай ганц сүхийн үзэл бодол бидний үүднээс ахуулаад өргөөний эзэн хүртэлх бүх хүмүүсийн цуснд шингэсэн соёл болж хувирсан. Энэ чуулгын багш нар ялангуяа дараа үеийн уран бүтээлчдийг төрөөднө гэдэг бол хамгийн түрүүнд бодсон. Тийм учраас би бол нэг магадгүй бус дуусуудаас ондооч байж магадгүй. Ер нь бол яг энэ дуучин, бүжигчин, хөгжимчт нь яг энэгээр ингээд замнаад ирдсэн, энэгээр мэрэгшээд ирдсэн. Тэгэд энэ чуулга ойлгодог ийм улсуудыг л одоо уран бүтээлийн багш нар болгоё гэд ярьсан. За би 2002 онд соёл урлагийн сургуулийг 4-р курст сурж ирсэн, төгс курстэй хаврна. Тэгээд анх цэргийн ансамблийн найрал дууны алдарт жаран хар гэдэг энэ том найрал дуун дээр дадлах гэж юм санал өгөөд маш дуртай зөвшөөрж ирсэн. Яг тэр үед анх ганц бүх даргатай танилцж ирсэн. Тэгээ маш дуртай хүлээн зөвшөөрсөн. Намайг дадлах хийх бүх орчин, бүх нөхцөл бүх зүйлээр хангаж ирсэн. Тэр ч байтугай бүр дадлагын тайланг маань хүртэл баг юм жижиг хэлбэрийн хэмжээний концерт, оркестр удирдах боломж, жаран харыг удирдах боломжоор хангаж өгөөд багш нар маань аягүй сэтгэл хангалуун надад бараг 100 оноо тавьждаг дадлага хамгаалж исэн. Тэр үеэс одоо ганц бүх даргаыг харж исэн. Тэр үе болохоор 2002 оны цэргийн баяр яг энэ үе. Тэгээ цэргийн баяр болох гээд яг эд бүжгэнж исэн, ажилд өрнөж исэн яг энэ үед. Хар толгойтой, нэх говьндэр тийм сайхан мундаг тийм дарга. Тэгээд аюу гоё тийм хүмүүстэй ирч хүч өгсөн та нар чадна. Та нарт би итгэж гин гэсэн нэг юм яриатай хүмүүсийг гоё юм босгосон, одоо хөгжүүлсэн тийм хүн байсан. Тэгээд за би ч тэгээд дадлага хийцэн те тэгээд цэргийн ансамблд орж чадах юм болоо да гэд 100 ингээд хөсчөөд байжсэн чинь намар нь 10 сард манад туслах хормистрээр ажилд орчих гэсэн санал ирж ирсэн. Тэгээ маш мэдээж баяртайгаар хүлээж авна. Яагаад гэвэл би ч айгу тийм Монгол улсад мэрэгжлийн найрал дуу ховор байгаа те. Дуурийн театр эсвэл цэргийн ансамбл орхол ийм боломж надад байсан. Тэгээ цэргийн ансамблаас урилга гэсэн маш их баяртайгаар хүлээж авч тэгээд анх тэгэхээр тэр үед 70 жил болох гээд бэлтгэл бас л ажил бүр үнэхээр ундарч исэн, өрнөж исэн тийм үеэр анх туслах хормистрээр ажилд яг жинхнээс орж илаа. Тэгээд ганц даргын яг тухайн үед ингээд залуучуудтай айгүй сайн ажилдаг тий маш их ирч хүч өгдөг, зоригжуулдаг. Чи чадна, чадах ёстой. Ухрах газаргүй болдог гэдэг хэлчихдэг. Яг нөгөө тэр зүйл намайг өдий зэрэгтэй, өдий турандаа хүртэл авч явсан баг гэж боддог. Бид нар эрдмийн чуулга учраас усан хүчин рүүгээ илүү анхаарсан. Боловсруулах, чадваржуулах, чадахжуулах те илүү мэрэгжлийн төвшөнд илүү дахиж нэг гарч ингээд нэг дахиад нэг юу гаргаж ирсэн. Энэ бол хамгийн анхны бүтээл бол Чингис хаан рок дүр байсан. Яг энэ үе дээр хамт ажиллаж байхад яг одоо юу оргуугаас ингээл бүх зүйлийг бүтээж штэ тэгээд мөв санхүүжилтийн хувьд ч гэсэн хувцс хунар хүн хүчний хувьд ч гэсэн жишээ найрал дуун дээр над дээр бол маш их том ачаал ирж исэн. Яг үндсэн ажиллаж байгаа бүрэлдэхүүн болохоор ерөнхийдөө гол дөрүүд дээр явчихж байгаа. Тэнгүү цаана массовкн дээр найрал дуун дээр баг 10 итгэн дуучинтай үлдлүүдээ. Тэгээд за оюутнуудыг авчир. Ерөөсөө л надад яг юу үлдгүүш оюутнуудыг авчир. За сурах чи чадна. Олоод ир.
Олоодор би цалинжуулъя. Олоодор би итгэжээ гэдэг ч юм уу те. Яг энэ нэг юм гоё юм зориг. Тэнгүүд би чи амар гоё итгэл төгстэй. Соёл урлагийн сургуулиар чи баахан оюутан шалгаж аваад 50-аад оюутан нэмжсэн. Тэгээд надад яг үндсэндээ бол гадны дуучтай нийлээд ингээд 50, 60, 70, 80-аад хүнтэй, 80-аад дуучинтай би ингээд ажиллаж исэн гэсэн үг. Тэгээ ийм том маастай би чи ансамблд ороод 6 он гэдэг чи юу вэ те. 2 оноос 6 оны 3 4 жилийн дараа ийм амар том бүтээл дээр ажилласан. Тэгээд цэргийн ансамблийн дуучдын хувьд болохоор маш их сорил одоо шаардсан. Яа тэгвэл ийм тийм эстрадлаг, поплог тэгээд дээр дуулалтын хувьд тийм тэгээд рок тэр хөгжмийг мэдрээд тэр нэг ийм жанрыг гаргахад нилээн их өстой уйлж дуулсан шүү. Нилээн ажил гарсан шүү. Тэгснийхаа хүчинд рок-руудыг их цуглуулж чадсан. Дэлхийн чимээнд хүргэж чадсан. BBC-гээс хүртэл ингээд сурвалжлага баг ирээд манай гоцол дуучдаас манай баг бүрэлдэхүүнээс хүртэл ингээд тэгэл хаасайгүй л ингээд нийтэлсэн шүү дээ энэ тухай. Яг байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө гэж дүнгэж анх гарч ирж байгаа тэр цаг үеэс бүхэл бүтэн баг ураад ингээд байгууллагын стратеги төлөвлөгөөнүүдийг боловсруулж эхэлсэн. Тэгээд энэ төлөвлөгөөнүүд дотроос бид мөрөөдлөө томруул, мөрөөдлөө 50 дахин томсго. Ингээд бичиж. Бид ингэж бичсэн. Бид Оросын холбооны улс Александр ансамблтай хамтран тоглоно. Бид Хятадын ардын хөгжлийн харьяа улс төрийн ерхий газрын дуучин чуулгын урилгаар тоглоно. Бид дэлхийн олон орнууд аялан тоглоно. Бид том хэлбэрийн бүтээлүүд туурна. Бид уран бүтээлийн ингэж сайжруулна. Бид ардтал дээр ингэж босно. Бид ийм хүчрхэг болно. Техник хэрэгслээ ингэж шинжилнэ. Ордноо ингэж гоё болгоно. Бид мөрөөдсөн, бид төлөвлөсөн, бид бичсэн. Биелэл болсон. Олон ажиллаад. Хүн хүнийг их шахаж юм гаргадаг байсан. Ийм л Монгол дарга байсан байна. Чангу чанга, хатуу юу хатуу бүр хяргадгүй гэвэл хяргадаг. Бид нэр зүгээр л хяргана, уйлуулна. Гэхдээ юу гэвэл нөгөө хайрн дотроо хална гадна. Яг тэрийг бид нэр амар сайн мэдэрдэг. Бидний хамгийн гол багш нарыг яг багш нар төвтэй байж чаддаг. Багш нарын яг юу хүсэж байгаа юм тий? Яг ямар бодлого барьж ажиллах гэдэг. Яг юу хийх гээд байна. Нэг тэгж бид нартай их айхтар хушууд үрж оролцохгүй. Жишээ нь сонгон шалгаруулалт дээр ч гэсэн маш олон өөрчлөлтүүдийг авчирч ирсэн бид нар. Энэ хүүхдүүд бол ерөнхийдөө ингээд бүгд боловсроод ирсний дараа ягуулын чуулгыг өшөө хүчтэй хүчрэх болох уу? Ягуулын том хэмжээний уран бүтээлүүдийг бид нар хийх ёстой вэ гэдгээр ярьсан. Ярилцж байгаад бид нар 2006 онд анх рок төрөх гэж хийсэн. Энэ дуур маань бол ерөнхийдөө энэ дунд бид нар хийхдээ зүгээр хин нэгэн хүний уран бүтээлийг хийчихээгүй. Яг гэвэл энэ уран бүтээл хийж байгаа багш нар нь манайхнаас байх ёстой гэсэн тийм зорилт би бас дотроо барьж ирсэн. Тэгэхээр энэ дагуугаар тараа өгч маань захан рок дүр хийсэн. Тэрний дараа нийт төргөө бүжигчгийг маань манай Гамбат маань хийж хин ганчим өгч маань найруулж одоо би удирж ирсэн. Рок дүрийг бас би удирж ирсэн. Тэгээ тэрний дараа бас хүнүүгээд дуурийг хийсэн. Тэгэхээр энэ дуурууд болгон хүнүү дуурын маань цомлыг манай соёлын гавь сэтгэлтэн өнөр жаргал маань өгсөн. Тэгэхээр бид нар дандаа өөрснөө байжгаад хийсэн их том бүтээлүүдийг хийж ирснараа манай чуулгын уран бүтээлчдийн ур чадвар их эрс дээшилсэн гэж би бол бодож байгаа. Тэр тухайн үед ажиллаж ирсэн улсуудад маш их талархаж байж байгаа. Өнөөдөр хүртэл манай чуулгын уран бүтээлчдийн ур чадвар бол нэлээд өндөр түвшинд байдаг. Түүх түүхээрээ бичигдэн үлддэг. Хаан цэргийн хөгжим их шиглэн тэнд түүний бүтээл алдар нэр цуурайтчил явна. Зэвсэг төвчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрлах хөгжим. Олон улсын хөгжмийн наадам, фестивал, төр засгийн айлчлалууд, цэрэг, армийн арга хэмжээнд үлгэр жишээгийнхний хөгжим уран бүтээлүүд үргэлж эгшиглэж байдаг. За 2001 онд цэргийн сургуулийн цэргийн хөгжмийн сургуулийг төгсөөд цэргийн хөгжимчин гэдэг эрхэм сайхан мэргэжлэр төгсөөд бүх цэргийн дүүжгийн эрдэмийн чуулгатай хөгжимчнээр анх орсон байгаа. Энэ үед Ганц Хурандаа маань бүх цэргийн дүүжгийн эрдэмийн чуулгын даргаар мөн томилогдоод ажиллаж байсан. За дарагтайгаа одоо ингээд 24 жил хамтдаа ажиллаж байна. За Ганц Хурандаагийн гол зарчим, ажлын гол зарчим бол уран бүтээлч хамт олонныхоо цэргүүдийнхээ төлөө маш их сэтгэл зүрх гаргадаг.
Үлгэршээ улир найрал хөгжмийн урын санд 10,700 гаруй уран бүтээл байдаг. Одоо анх байгуулагдсанаас хойш. За энийг одоо цахимжуулж мөн шинжилэн найруулах ажлыг бол ганц хурамда өөрөө өдөрдөн зохион байгуулж бүр ажлын хэсэг гаргаж ажилласан бид бүгд. Тэгээд даргын маань одоо энэ зөвхөн нэг уран бүтээлийг тоглоод биш орчин үед одоо яаж шинжилж найруулах вэ? Энэ асуудал дээр бол ганц хурамдаа бол маш их хөдөлмөрлсөн байгаа. Мөн одоо энэ манай урын сангийн баяжил төр хамгаалалт одоо бүх тэнд байгаа нотнуудыг дахин шинээр хийх гэдэг бол үнэхээр бас зөв зүйтэй асуудал юм аа. Энэ бол ганц хурамдагийн бас нэг хийсэн ажил баг. За мөн одоо энэ манай барилга орон сууцны тал дээр маш их анхаардаг. Одоо энд 15 оноос хойш ирээд энэ манай оркестрийн заалыг энэ сайхан болоход одоо ганц даргын маань хувь нэмэр үнэхээр өндөр байгаа. Төрийн болон цэргийн ёслолын одоо энэ ёслолд оролцох энэ зохиол бүтээлүүдийг бас шинжилэн найруулсан байгаа. Бид бүгд одоо жишээлбэл Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх хөгжим, за энэ Дандарбаатарын хөшөө гэх мэт энэ том алдартай энэ том жанжидын хөшөөнд одоо цэцэг өргөх хөгжим шинжилэн найруулсан байгаа. Мэргэжлийн одоо хөгжмийн зохиолчор үлээр найрал хөгжимд манай жолж гансах гэж хөөхөд 1975 онд одоо 014 цэргийн 014 дугаар анги гэдэгтээ би хөгжлийн салааны орлогч. Тэгээ миний гартаа жижигсэн. Тэгээд хөөхөн бэлтгэр бандар ингэж жижигсэн. Яг одоо хойд чинь бид нар чинь юу штэ. Яг бид нар ч гэсэн энэ одооных шиг нэг тийм боловсралтай биш. Зүгээр яг зохион хэмжээний өөрснөө сайн дураараа хөгжим сурцгаасан. Тийм болохоор ганцлогч гэсэн анхлаа яг тэгж сурсан бидний гаяар. Тэгээ бид нар ч яхад өөрийнхөө хэмжээндээ заа сургаал. Тэгээ тэр үеийн цэргийн юу дэг журамч гэсэн бас хөөрхөн чанга байсан. Тэгээ тэрөндөө хөөрхөн амтан зайлал хөөрхөн боловсралтай тэгээд өөрхөн ааштай тийм хөвгүүд байсан. Тэгэл өөрийн хичээл зүтгэлээрээ л өдөөсөөр төрсөн явж байна да. Тэгээд одоо тэрнээс хойш одоо 50 жил хамт байсан л гэж боддоо. Тэгээ бид нар одоо багшийн барилгаагаа алдлаггүй явсаар гал одоо өдөөс зэрэгтэй байж байна. Анхны энэ хөгжмийн аа ус гэдгийг одоо би аминдаа зааж өгсөн байхгүй юу? Тэгээ энэ чинь ямар сургууль соёлын төгсөөд ирсэн биш. Яг л энэ сургуулийн сурагч хүүхдэр л тэгэл хөгжмийн анхных нь аа усыг одоо надад ямиг ял одоо бид нар ярьдаг шүү дээ. Тэр юуг зааж өгөөд хөгжмийг ингэж үлээн шүү, тэгин шүү гэдгийг анхны зааж өгсөн хүн л би ухаантай юм да. Өөрийнхөө хэмжээнд л зааж өгөөл энэ заалын тэр гэдэг чинь яг ийм байгаагүй. Тэгээд бид нар хамтдаа одоо хаяа цуглаад одоо бидний суулгаад ийм сайхан санагдаж байхгүй юу? Ийм гоё болгоод энэ байрыг ийм сайхан болгоно гэдэг чинь. Яг энэ ажлыг бол ганц их яг өдөртөж хийсэн юм шүү. Ганц хөхт 1983 онд хадаа энэ ч ирсэн баг. Үлгэрчээ хөгжмөнд ирсэн. Тэгээд одоо нэг ёсондоо манайх хоорондоо ийм группүүд 1-р групп, 2-р групп, 3-р групп гэх 4 групптэй байсан. 2-р группийн дараагаар нь би ажилладаг байсан тухайн үед. Тэгээд яхаа манай группийн хувьд бол одоо хоорондоо уралдаантай ажиллана. Нэг ёсондоо янз бүрийн шинэ бүтээл, шинэ одоо сүүлийн үеийн гарсан одоо дуу муу найруулгын талаар бол хоорондоо группүүд одоо хоорондоо уралдаж одоо нэг ёсондоо одоо тийм уралдаан зарлаад байгуулгаас уралдаан зарлаад тэрэнд хамт олноор л тэгэл бэлддэг байсан. Тэгээ ганц их бол манай групп хөгжимчнөр ажилладаг байсан. Тухайн үед ажиллаж явах хугацаанд бол өгөгдсөн үүрэг даалгаврыг бол сайн гүйцэтгэдэг байсан л да. Манай байгууллагууд ирээд одоо энэ хүүхдүүд бол бүгд чавнаар нь ганц хөрөндөө бид 1995 онд анх одоо нүүр тулж учирч ирсэн. Энэ маань юу гэхээр тухайн үеийн цэргийн их сургуулийн цэргийн хөгжмийн сургуулийн захирлаар ганц хөрөндөө маань Ахмад цолтой захирлаар ажиллаж исэн. Би сонсогч сурагч болоод 95 онд ирж ирснээр бид хоёр анх удаа одоо нүүр тулсан байт юм аа нэгэд. Түүнээс хойш одоо 2-3 жил тэр хүний удирдлаганд ор сургуульд суралцж төгсөөд үлгэрчийн хөгжимчнөр ажилласан. 2015 онд цэргийн хөгжмийн алба үлгэрчийн үлээр найрал хөгжмийн даргаар томилогдож ирснээр бол яг гар доор нь одоо удирдлаганд нь 7 жил хамт
ажилласан байдаг. Энэ ажлын хугацаанд бол бид бүхэн бол гар нийлж тэр хүнээс маш их зүйлийг сурч энэ байгууллага өнгөтэй өттэй ямар болох вэ гэдэг тал дээр яг санаа зорилго нэгдэж ажилласан байдаг. Одоо уран бүтээлчдийг мэрэгжлийн аль түвшинд, дэлхийн түвшинд яаж хүргэх вэ? Аль түвшинд нь яаж аваачих вэ? Ямар уран бүтээлээр яаж одоо олон нийтэд хүртээл болгож танигдах уу? 7 олон арга хэмжээнүүдийг ер нь ийм төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж явуулсан. Хөгжимчд уран бүтээлчдийн маань 50% нь бол дээд боловсралтай. Манай сургууль бол дипломын боловсралтай төгсөгдөг. Тэгээд тэндээсээ Монгол Улсын консерватори, соёл урлагийн их сургуульд давхар одоо ажиллагын хажуугаар сураад одоо дээд боловсрал, бакалаврын боловсрал, магистрийн боловсрал гэсэн зэргүүдээ тэгээд аваад суралцж явдаг байгаа. Энэ болгон дээр бол ганц хөрөндөгийн маань хийсэн одоо ажлууд маш ихээ. Байгууллагын урын санг баяжуулах, урын санг дараа залуу үедээ яаж, хойч үедээ яаж өвлүүлж үлдээх үү гэдэг тал дээр маш их ажил хийсэн. Миний мэрэгчлийн багш юм байгаа. Анх 1995 он цэргийн хөгжмийн сургуульд ороход яг би нарийн бүрээ хөгжмөөр орж байхад нарийн бүрээ хөгжмийн яг мэрэгжлийн багш байсан манай багш бол надтай бол 1 жил гарan ажилласан баг. Тэгээд дараагийнхаа нэг сургууль мөрүүлргээ явсан. За дараа нь 2015 оноос хойш баха үлгэрч хөгжмийн дараагаар ирсэн. Тэр үед би энэ чинь хөгжимч нэ хийгээд байжсэн. Тухайн үед бол одоо юу гэж хэлэх юм 15 оноос хойш ер нь бол үлээвэр хөгжим ерөнхийдөө бол одоо нэг жоохон суларчсан байгууллага маань өнгө үзэмжөө жоохон алдчихсан жоохон тийм хүнд үйл байсан л да. Сахлах батыг л ер нь бол 1 номер тавина. Ерөөсө болохгүй бүхнийг болгохын төлөө ерөөсө бид нартай цуг зүтгэсэн байгаа. За хоёрдугаар асуудал бол миний багш хийсэн бол хөгжмийн зэмсэг байна. Хөгжмийн зэмсгийг бол одоо дэлхийд брендийн тийм хөгжмийн зэмсгийг бол үнэхээр өөрийн биеэр хөөцөлтөөд яг үйлдвэр дээр нь очоод тэр Луис Армстронг энэ хөгжмийг энэ л авчирсан л да. Бүтээсэн гавьяатай хүний бүтэн түүхийг дэлгэнэ гэхэд цаг цаас үл хүрэлцэнэ. Ёстой л сурсан эрдмийг сураар боож болохгүй гэдэг шиг байсан газар бүртэн урлаг, уран бүтээлийн сөмбөр уулыг бүтээн босгож, туулж, тоочж барамгүй түүхийг бичсэн байна. Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн хурандаа ганс өх 1000 орчим томоохон концерт, 4000 гаруй дуу бүжгийн бүтээл, 10 гаруй марш, 80 гаруй дууны аяыг бичиж цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн урын санд хадгалан үлдээж. Мөн цэргийн хөгжмийн судалгааны чиглэлээр бүтээсэн ном бүтээлүүд чамгүй их бий. (2016 он) Агой хялтын баярын 71 жилийн огоор Оросын холбооны улсын нийслэл Москва хотын улаан талбайн цэргийн сүр жагсаалын хаалтын хөгжмийг Монгол удирдаач удирдсан нь Зэвсэг хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн удирдаач Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн хурандаа ганс өх байлаа. Цэргийн хүн гэдэг үгнээс хариуцлага, эмхцэгц мэдрэгдэнэ. Цэргийн хүн гэдэг үгнээс эр зориг, итгэл мэдрэгдэнэ. Цэргийн хүн, цэргийн хөгжмөдөн зэгцэрч, жагсаалдан, жавхааждаг, жамтай.